зочид төлөөлөгчид энэ тэмцээнд хүрэлцэн ирсэн хүндэтгэдээ иргэдээ та бүхэндээ Монгол Улсын хөдөлмөрийн гавьяаны улаан түвийн модонтой баруун түрүү сумын бүтээч хөдөлмөрчдийн халуун мэндчилгээг өргөн эсвүүлье. Өнөөдөр баруун түрүү сумд 24 жилийн дараа Монгол Улсын өсвөрийн цаашдын улсын авраг шалгаруулах санхүү тэмцээн зохион байгуулалт болсон. Зөвхөн одоо аймаг сумд дөрөв орнод ирсэн тамирчид маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд нээлтийн альтранд хүрэлцэн ирсэн аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Ингээд баг тамирчид цагаан толгын үсгийн дараалал бүгдийг надад дуудаж оруулнаа. Монгол Улсын 22 удаагийн аврага зууны шилдэг тамирчин Монгол Улсын гавьяат тамирчин Лувсан дашийн дор жаргалагчтай Аранга аймгийн баг тамирчдыг хүндэтгэн өрж байна. Аранга аймгийн тамирчин. Аранга аймгийн багт зарамжав савар таараад байна. Таншгүй. Таны спортын мастер Масингийн хосрын нөхцөгчтэй дархан уулангийн магтамжтай хүрж байна. Аврын нөхцөгчтэй дархан уулангийн магтамжтай. Өндөр олон өргөжин телсэн үйлдвэр уурхаан яндан хүчилсэн нардаг Монголын эн хотыг найрамдын дахинчуд гэдэг юм аа. Баяр хүргье дахинчуудаа. Таны нураг таны спортын мастер цэн тасгалжуулагчтай Дорны зүгийн дорнот аймгийн тамирчдыг орж байна. Нани гадаг наран номгтж нархын ямалтын түгийг өргсөн цэргэн гавьяаны одонт нутаг өөлийн эхийг өлгийцэн нутаг доног түүхийн өлгий дорнот нутгийнхандаа баярлалаа. Баяр хүргье. Орхон аймгийн биеийн тамирын спортын газрын мэргэжилтэн цаны спортын мастер энх жаргалан ахлагчтай Орхон аймгийн баг тамирчдыг хүрж байна. Орхон аймгийн баг тамирчид. Эцэгоор огсон энэ зүүнний үйс болсон Нардаг Монголын Орос Монголын найрамдын бэлэгдэл Орхон аймаг Эрдэнэт хотоо. Эрдэнэт агнчид баяр хүргье. Спортын мастер Нандин цэцэг тасгалжуулагчтай Батар шахлагчтай Өвранга аймгийн баг тамирчдыг хүрж байна. Өврийн хангаан тамирчид. Хөвчн номын уулын хангай, хөшиг номын талын хангай, уудын цэнхэр говийн хангай, унган нутаг бол өврийн хангайчид баяр хүргье. Цаны спортын мастер Адагчин галсан Сэлэнг Баян хонгорын багийн хамт олныг өрж байна. Адагчин Гамбат аглагчтай Сэлэнг Баян хонгор. Сэлэнг Баян хонгорын магтамжид Ардын өмсгөлийн үлгийн нутаг Алтан тарианы Үйдсэн нутаг Орос Монголын Үйдэн нутаг Өргөн Сэлэнгийн Бичиг нутаг Сэлэнг Баян хонгорын баяр хүргье.
нэг Саны спортын мастер Тавсрынгийн чин зэсгэгчтэй Төвангийн магтамжтай орж байна. Төвангийн магтамжтай орж байна. Улсынд дэд огтхангуулан өрсөн улсынхаа дэслийг ардаа магтаасан төрлөх Монголын өр зүрх Төв аймаг Бахархан нутгаа зүүн түүхийн үлгий зүүн модчудан баяр хүргье. Хүрээний Анкварын Олимпийн Олимпиад Монголын хорно төлөөлөн оролцсон Монгол улсын 28 удаагийн аварга Өлтийн цанын олон улсын хэмжээний мастер Эрдэнэчрийн очир сургалтчтай Улаанбаатар хотын магтамжтай хүрч байна. Баян бол сонгон хайсан дүүргийн тамирчид байна. Очир сургалтчтай Олс тийшээ аяатсан Өлс тийшээгээ дээвэр тулсан улсын чандам нэртэн Улаанбаатар цайхан баяр хүргье. Модусрын тэргүүний ажилтан, биеийн тамир спортын тэргүүний ажилтан, цагаан өр сумын биеийн тамирын багш, энх баяр, эренчлэм сумын багш, Тавгай нарын насгалжуулсан Хөвсгөл аймгийн баг тамирчдыг хүрж байна. Хөвсгөлийнхаа баг тамирчдыг хүрж байна. Хаймар нутгийн тамирчид, Хөвсгөлийн тамирчид. Монголыг цэнхэр нуураараа навгуулсан Туурал тусгаар Монголын хаймар нутаг Хөвчид хайв Сасуулын мөрөн Хөвсгөл аймаг Монголын Швейцараа гэж Хөвсгөлийн баяр хүргье. Саны спортын мастер Довчин сургалтчтай Хинтээ аймгийн баг тамирчтай хүрж байна. Монголыг цэнхэр нуураараа навгуулсан Туурал тусгаар Монголын хаймар нутаг Хөвчтайгийн улсын орон Хөвс Хинтээ нутгийн эрдэнд баяр хүргье. За тамана хэмцээнийг орж зохион байгуулж байгаа нутгийн тамирчтай байна. Ардын боловсролын тэргүүний ажилтан, биеийн тамирын тэргүүний ажилтан, хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн модонд алтан адасууданд Төвжөөгийн Баттугтаас сүлжүүлэгчтэй өнгөрсөн оны улсын аварга баг тамирчид улсын баг тамирчдыг хүрч байна. 2025 оны улсын аварга баг тамирчдыг хүрч байна. Асаа санахад сэтгэлийн хямртай айлчлаад ирэхэд улсын нөмөртэй амин харин амгалан шүү аяа миний усдаг зандын шадар шиг босоо өгчүүд нь зууны мандан удам тасаагүй алтан намын ухаант мэрэгдэн амгалан төрийн жолоог алдаагүй улс нутгийнхандаа баяр хүргье. Улсын тамирчид заавсын 2 дугаар баг Улсангийн 2 дугаар баг тамирчид орж иж байна. Эд 14 баг аймгийн одоо спорт хорооны тамирчид хүрэлцээрсэн байна. За ингээд энэ тэмцээнд хүрэлцээрсэн та бүхэнд нээлттэй ажиллагаанд орж ирсэн та бүхэнд баярлалаа.
хүүхдүүдээ жаахан урагшаа зогсож. Нэг 2 3 урагшаа алж. За. Сайн байцгаана уу? Улс нутгийн урилгаар улсын авраг даавралцгаар хөрөлцөн ирсэн цанчин хүүхдүүдтэй хөхийн нутгийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. Сайн явж ирвөө. Сэнхэр хязгаараа санчид та засан далаад өрсөлдөх хос гүлгийн унаач багчуудаа туруун түмний мэндийг хүргье. Цасан хөрвээрээ гойсон туруун нутгийн дэвжээнд Монголын урныхаа зүгээрээс морилон ирсэн тамирчид дасгалжуулагчид та сан хүүргээр жимссэн туруун голын шууд алс газрын тэртээгээс айстан ирсэн зочид төлөөлөгчдөө өдрөн залгаж үргэлжлэх шинэ жилийн мэндийг удахгүй ёсон тэмдэглэх сар шиний мэндийг зас болсон жимгтэй дасхийн хөлөнд явартай таранж түмний сэтгэлтэй өөдөөдөн өргөн дэвшүүлье. Мөнгөн хэрэг ялцсан уудам талын цас талын уудмаас мөрөөдөл хөсөлтэй хөтлөгдөнд хөрцөн ирсэн багчуудаа унсан хос хөлгөнд хурдан уралдах заман цагаан гараа барайндээ хурдтаа ялалдсан амжилтаар дүүрч байх. Ос сандан хөлгөн торгсаадгүй гүйсэн хурдан сэргэлэн жаадууд нь төрүүлж магнааж урдсан Өлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлмжлээ улсын аврагд өнгөлөх урам зориг бэлгэлье. Аштын сайхан өрөөл Батбар шиг хултгай авраг тэргүүний медалаар Ингрэс чимхийг бэлэгдэе. Уралдах зам талбай нь өвгөт хөвгүүдэн хүлээж байна. Улсын аврагын тэмцээнэ ёслол төгөлдөр нээцгээе. Баярлалаа. За тэнд жаахан цай гаргаад төрийн туугийг залгах гэж болж байгаа.
Монгол Улсын говьч жүжигчин Батбаатар баярлалаа. Энэ үт биш ээ. За одоо энэ хүү тэмцээнийг нээж өгөх Улс аймгийн Стратеги намын газрын дарга ан зураг таныг тамирчид нийт зоч төлөөлөгч том өрж байна. За самбацгано наран жаргах нутаг Монгол орны баруун хойд хязгаар ууд усны диважин болсон энэ сайхан ус нутгийг зорино Монгол орныхоо өнцөг булан мөрөөс хүрэлцэн ирсэн эрхэм өсвөрийн насны цаанчид, тамирчид, заман гаяат багш тасалжуулагч та бүхнийхээ энэ өдрийн ямар мэндийг хэлмэлчилье. Мото 8. Тэр аливаа ус үндэсний гол баялаг хөгжлийн хүч ирээдүйг тодорхойлж зүйсэн өөрөө хүний хөгжил байдаг. Энэ жагуулгаараа аймгийн засаг даргын томьёон газрын зүгээс хүний хөгжлийг тэргүүлэх зорилттой болгосон бид нар бас төсөл бодлого арга хэмжээгээ амжилттайгаар боловсруулаад ажил хэрэг болгоод ингээд явж байна. Хүний хөгжлөд дээрээ бид нар 3 зүйлийг онцолж байгаа. Нэгдүгээрт нь бол хязгаар нутагтаа 90 сарууд байж уртудаа наслах тухай ойлголт байгаа. Хоёрдугаарт нь хязгаар нутагтаа дэлхийн иргэнийг бэлтгэх, за дэлхийн тамирчдыг бэлтгэх спортын салбар дээр сонцгоод анхаараа явж байна. Гуравдугаарт нь эдийн засгийн эрэг таатай орчин нөхцөлд ажиллаж амьдрах энэ боломжийг бүрдүүлэхийн төлөө бас бид нэр бодлого төсөл арга хэмжээгээ амжилтаар хэрэгжүүлээ явж байгаа гэдгийг бас энэ дээр чинь хэлье. Саяхан бас аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлаараа аймгийн боловсрол, биеийн тэмрийн спортыг дэмжих одоо төсөл арга хэмжээгээ бас бид нэр боловсруулж амжилттайгаар батлуулсан байгаа. Зөвхөн 2026 онд гэхэд аймаг орон нутгийнхаа спортыг дэмжих зорилгоор 250 сая төгрөг тавьсан байгаа. Өсвөрийнхаа шигшээ багийн хөгжлүүдийг бэлтгэх зорилгоор 183 сая төгрөгөөр спортын одоо шигшээ багийн дасгалжуулагчид тамирчдыг бэлтгэх зорилгоор дасгалжуулагчтай гэрээ байгуулах ажил хийгээд ингээд явж байна. Энэ мэтлэгээр бид нар бас өсвөрийнхаа хүүхдүүдийнхээ одоо цаашдын спортыг одоо дэмжих зорилгоор бол нэлээдгүй бодлого хэрэгжүүлээ явж байгаа гэдгийг бас энэ дашранд хэлье. За мөн аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, отхон бүр төлөөлөгчийн маань санаачлагаар дээрээс аймгийн биеийн тамир спортын газар, аймгийн боловсролын газар, баруун түрүүн сумын засаг даргын томьёон газрын хамт олон байна. Өнөөдрийн өсвөрийн одоо цанын аврах тэмцээнийг шалруулах тэмцээнийг бол амжилтаар зохион байгуулж байна. Асфальт Орнод аймгаас эхлүүлээд Монгол орныхоо өнцөг булан мөрөөс хүрэлцэн ирсэн эрхэм тамирчид та бүхэндээ, багш дасгалжуулагч та бүхэндээ бас гүнээ талархсан илэрхийлье. Чингисээр залгатгач. Өнөөдрийн өсвөрийн одоо цанын дэлхийн улсын аврах шалруулах тэмцээний үйл ажиллагааг албан ёсоор ястын мэдээлье. Эрхэм тамирчидаа амжилт хүсье. Ханзар дэрдэ баярлалаа. Ханзар хүсээрээ. За одоо тусдаг тэмцээний ерөнхий зохион байгуулагч Монголын цаны холбооны тэргүүн ерөнхийлөгч олон улсын хэмжээний мастергийн лагуудж таныг тамирчин сурагчдынхаа өмнө өрн залж байна. За тамирчид сайн уцгааж ирвөө. За та бүхэндээ Улс нутгийн энэ сайхан чанар хязгаарт дахин уулзсандаа маш их таатай байна. Өнөөдөр Монгол Улсын аврах шалруулах, өсвөрийн аврах шалруулах тэмцээн маань Улс аймгийн баруун түрүүн суманд зохион байгуулагдах нээлттэй үйл ажиллагааг хийж байна. Энэ тэмцээний маань онцлог бол 2026 оны Милан Кортоныгийн олимп 5 хоногийн дараа эхлэхэд бэлэн болоод байгаа манай 3 тамирчин оролцож байгаараа энэ тэмцээний маань онцлог болж байна. Тэгээд энэ баруун түрүүн сумын энэ заалнаас олимпийн наадам, өвлийн цагаан олимпийн наадамд оролцож байгаа 3 тамирчиндаа баяр хүргэж нэжинтэл сайхан амжилт хүсээд алга ташаа. Мөн тэмцээний онцлог маань одоогоос 85 жилийн өмнө Оросын холбооны улсын Наушиг хотоос Улаанбаатар хүртэл Монголын цаанчид анх удаа цанын аялал зохион байгуулж ирсэн. Яг энэ өнөөдөр 85 жилийнхоо тэмдэглээд өнөөдөр Монголын 9 тамирчин бас Хөлийн цэргийн хамт олонтой нийлээд өнөөдөр аяллаа Алтан булаг сумаас Улаанбаатар хүртэл аяллыг зохион байгуулж байна. За тэгээд энэ тэмцээнийг зохион байгуулахад гүн тусалцаа үзүүлж байгаа Улс аймгийн засаг даргын томьёон газрын хамт олон мөн
баруун дөрвөн сумын засаг даргын хамгийн газрын хамт олон биеийн тамир спортын Увс аймгийн биеийн тамир спортын хамт олондоо Монголын цааны холбооны зүгээс нийт цанчдын өмнөөс баярлалаа илэрхийлж байна. Зүгээр чарт руу зарчихсан тааж гарахгүй болдгий. Өнөөдөр энэ дурлаж байгаа та бүхэн бол 2028 оны Италид болох залуучдын өвлийн олимпиад оролцох тэр цасан цагаан замд уралдах тамирчид маань өнөөдөр энд ингээд маргааш тэмцээнд оролцох гээд урд хүчээ сорих гээд байж байгаад бас та бүхнээрээ бахарч байна. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Та бүхэндээ спортын өндөр амжилтыг хүсье. Бас энэ дэрж хөрөлцөн ирсэн нийт дасгалжуулагчид, хөгжөөн дэмжигчид, зочид төлөөлөгч та бүхэндээ бас амжилт хүсье. Сайн сайхныг хүсье. Ахмад Увс нутгийн Ахмад цанчидаа бас амжилт хүсье. Эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсье. Монголын цааны холбооны тэргүүн дэвгэн бүлэгч савг дурсгоодаа баярлалаа. Амжилт эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсье. За тэгээд Монголын цааны холбооноос зохион байгуулдаг одоо жил болгоны шилдэг дасгалжуулагч шалгаруулдаг энэ удаагийн 2025 оны шилдэг дасгалжуулагчаар Увс аймгийн баруун дөрвөн сумын дасгалжуулагч Бат Тогтогш маань шалгарсан. Бат Тогтогшгээ тайсан дээр өрье. Монгол улсын цааны шилдэг дасгалжуулагч. Шилдэг дасгалжуулагч Бат Тогтогчтой дөрөвчүүд нэг сайхан алгадшаа баяр хүргэе. За манай зочид бол ингээд энэ хүн тэмцээнд одоо ахмадууд донд үеийнхэн мөн одоо тамирчин сурагч нийлээ 50 гаруй спортын мастер 13 олон улсын хэмжээний мастерууд ингээд зочин төлөөлөгч тамирчин оролцож байгаа гэдэг таагундаа гэлээ. Ингээд хүндэт зочдыг танилцуулнаа. Эрүүлийг хамгаалахын гавьд ажилтан паралимпийн хорооны тэргүүн дэдэн küülэгч Сүрэн орлогоо хүрэлцэн ирж оролцож байгаа. Баяр хүргээ тамирчлаа. Монгол улсын гавьд тамирчин 100-ны мандаа Монгол цанчин Доржгоог танилцуулж байна. Монгол улсын гавьд тамирчин Монгол улсын 19 удаагийн аварга Бүрмжив гавьяатыг танилцуулж байна. За мөн энэ үеэр Монголын цааны холбооны Ахмадын холбоо жил болгон энэ тэмцээнд өмжлүүлсэн сайн оролцсон хүмүүсийг өөрсдийн одоо дурсгал гарын мэлийг хардуулахаар эд хүрэлцэн ирсэн Монголын цааны холбооны дараагийн спортын мастер Хишиг Доржгоог танилцуулнаа. За мөн баруун дөрвөн сумын харьяат 1967 оны төгсөгч спортын мастер Мишгэн шуан хүндэтгэлийн ширээн зуусан байгаа. Ингээд тамирчин дүүнэртээ мишгээ төшөөлөх энэ тэмцээнийг сумда өрн зохион байгуулж байгаа сумын стар эдэр сайхан таныг уурж байна. За сайн бацхан уу эрхэм хүндэт шүүгч нар эрхэм хүндэт багш дасгалжуулагч нар эрхэм хүндэт нутгийн зам болон за мөн эрхэм хүндэт зочид төлөөлөгч та бүхэндээ энэ сайхан өдрийн түмэн амгалан айлтан мэндчилье. За ингээд бид бүхэн бас өнөөдөр Увс аймгийнхаа баруун дөрвөн сумд авраг наслангийн нутаг Хөдөлмөрийн Баатрын нөлгийн нутаг уул усны дэв ажин баруун дөрвөн сумда Өсвөрийн занчтын улсын аврал салгал тэмцээнийг зохион байгуулахаар нээлтийн үйл ажиллагаа маань амжилттай сайхан зохион байгуулж байна. За энд бас баг тамирчид маань, эцэг тамирчид маань нэлээд ололлоо ирсэн. Өнөөдөр бас өнөөдөр энд арын албанд ажилласан мөн ханид дэмжлэгээр оролцсон нийт нутгийн зон болно. За мөн биеийн тамирын спортын газар, за мөн аймгийн засаг даргын хамгийн газар нийт ханд өргөсөн нийт иргэдийнхээ өмнөөс та бүхэнд спортын өндөр амжилтыг хүсье өрөөё. За
За Монгол улсад нийт судалгаагаар бол 35 орчим улсын аварга шалгуур тэмцээн болсон юм байна. Үүнээс Увс аймаг нийт 5 дахь удаага одоо манаас өмнөд зохион байгуулж байгаад бид бүхэн их бахархалтай байна. Анх манаас өмнөд 2002 оны гал морин жил одоо зохион байгуулж байсан бол өнөөдөр Итали улсын Милан Кортена гэдэг хотод олимп нээгдэх өмнөх агшин. За мөн 26 оны морин жилдээ ингээд оли спортыг нээж өсвөрийн баг дамжид уралдаан тэмцээд гарахад бэлэн болсон байна. За ингээд та бүхэнд спортын өндөр амжилт хүсээд хурд хүч, авиас чадвар, төсвөр хатуужлыг даван туулдаг энэ цаны спортын өндөр амжилт хүсээд нөхөрсөг, найрсаг, эв нэгдэлтэй байхыг хүсэн ёроё. Эдгээр сайхан дарагт баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За одоо таньснаа тамирчдын тангар унших 2025 оны улсын аварга хос эрдэнэ улсын аварга санчир нарыг урьж байна. Бид тамирчид энэ хүү тэмцээнд шудраг осыг эрхэмлэн дүрм журмыг чанд сахиж спортын ёс сүг дээдлэн эх орон баг хамт олонныхоо нэр төрийг ариун байлгах үнэн шударгаар өрсөлдөн оролцохоо тангарлаж байна. Баярлалаа хоёр аваргадаа. Спортын өндөр амжилт хүсье. За одоо та бүхнийхэн Увс аймгийн хөгжим жүжигчдийн театрын гослол дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Жаваагийн тулгай гөрж байна. Хүүхэд багш та бүхэнд спортын өндөр амжилтыг өөд өргөн дэвшүүлье. Соёлын тэргүүний ажилтан Жаваагийн тулгай. Санаа
За баярлалаа. Тулгаада урлагийн өндөр амжилтыг хүсье. Одоо цааны холбооны шагнал дуулах стимул ажиллагааг эхлэж байна. Монголын цааны холбооны өдөр төрөлтгөн мастеруудыг тайлбарлаж өрж байна. За энэ тэмцээний үеэр Ахмад Тамирчин Цэрэн овогтой Мишка таныг Монгол улсын цаны спортын мастер цолоор шагнасыг Монголын цаны холбооны ерөнхийлөгч тавд орж гарт болно. Баруун төрийн сүмийн биеийн тэмрийн багш Даваа дуржийн Мөнхбаяр спортын мастер гэдэг юм. Иргэн хүнтэй сул тэмдгээр шагнагдсан өрж байна. Тамирчин Бэмбжавын буяндала спортын мастер Мөнхбаяр яваас цаашаа буянда захнасаа За энэхүү 1967 оны Монголын бүх ард түмний спортын мастер зул тэмдэг Манка дэд мастер Манкагийн дор зүрэн за гавьяатай адамчин дор зураг шаардуулна. Цаны спортын хөгжүүлэлт бодит хувь нэмэр оруулсныг тэмдэглэж Монгол улсын цаны холбооны хүндэт тэмдгээр шагнав Монголын цаны холбооны ерөнхийлөгч гişиг жаргалсан маань Ахмад багш Довчингийн цайн таныг одоо энэхүү хүндэт шагналаар шагнасаар болсон байна. Монгол улсын гавьяат тамирчин Бэмбжавгаа энэхүү шагналыг хардуулах юм байна. цэвэн багшиг өрж байна. За мөн
Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн хүндэт үнэмлэхээр шагнагч хүний шагныг халдвараа. Олимпийн хөтөлбөрийн сургалтыг дэлгэрүүлж олимпийн үйлсэд орсон хувь нэмрэгдэн үнэлж Монголын үндэсний олимпийн хорооны олимпийн алдар одонгор шагналаа. Жэ туул таныг үрж байна. Жэ туул. За Туул ахтай баярлалаа. Туул ах маань одоо энэ усын аврах шалгуулах тэмцээний замыг өөрөө тэр чирэг техник өргөнөх техник өөрөө зохиож өөрөө ингэж оролцож тамирчдын маань алтан шагнал эдэг барьсан. Туул ахтай баярлалаа. Туул ахыгаа урьж байна. За зам засахад өөрийн санаачлаар техник технологи хөгжиж хийж энэ цанчин хөгжүүдийн урах төхөөрөмж өрдөөсөн жаргалын туул таныг медаль иртгэрч авахыг урьж байна. Хуруу өдөр болно. За хоёр өдөр тэмцээнээр үргэлжилнэ. Манай хүн ажилтай хүн завгүй байгаа хадаад ирэхээр нь хоёр өдөр нэгэндэр За таа. 3 өдрийн турш наадам тэмцээн маань болох учраас шагналыг бол өдрийн турш 3 өдрийн турш дуулна гэдгийг бас хэлэх байна тав хүндээ гэлээ. За одоо тайзнаа энэхүү тэмцээнийг өнгөтөрдөө болоход бас тус тэмцсэн баруун түрүүн сумын сургуулийн төгсөгч мөн одоо Месо компани захирал Болдын Баян мөнх дүүдүүд Дийдүү ой компани захирал Зэтгүүгийн адиа сүрэн нарыг өрж байна. За манай хувцастай хүүхдүүд наашаа өрөө. Хувцсамсан хүүхдүүд хаасруу гарч. За Хөхийн цанчид клуб за мөн одоо Цангэр газар цанчид холбооныхоо тамирчин сурагчдыг 17 ширхэг за тайлбар хэрэггүй болчихлоо тий. За нөгөө хоёр залуу маань хайцсан 1993 оны төгсөгч Болдын Баян мөнх Зэтгүүгийн адиа сүрэн нарыг урьж байна. За мөн бүрэн цанын хэрэгэлтэй байгаа тийм. За аль. За 2025 оны өсвөр үеийн улсын аврах шалгуулалт тэмцээнд хүрэлцэн ирсэн бүх хүүхэд багчууд та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье, сургалтын өндөр амжилт хүсье. Маргааш болох уралдаанд бүгдээ амжилттай сайн оролцоорой гэж хүсье. За тэгээд ангийн найз адиа сүрэнгийнхаа хамтаар Увсын цэнхэр хязгаар цаны холбоонд Увс аймгийнхаа баг тамирчид 17 ширхэг бүрэн хувцс хэрэглэлээр сэтгэлээсээ бэлдэж ирсэн. Тэгээд тэмцээнд орж байгаа баг тамирчидтай бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд хүүхдүүд үн сайн уралдаарай гэж хэлье. Бодхон байна. За энэ нэг ком цаны хамт бас бэлгэлж байгаа шүү. За 1993 оны төгсөгч Эрхэм Андууд баярлаа. Энэ тэмцээнийг Ус аймгийн Тэстргийн нойц мөн одоо манай түрүүний нийт иргэдийн хүч тэмцээгээр бас энэ аж ахуйн одоо ард гарч байгаа. Тэгэхээр өнөөдөр Ус аймгийн Тэстргийн нойц хөрөнгөнөөс 3.5 сая төгрөгөөр одоо 2 бүрэн цан нэг одоо гутлын хамтаар бэлгэлж байгаа. Энийг одоо Цэнхэр газрын цааш толбооны тэргүүн отгон бүрүүд аймгийн одоо өдөрлгүүд гардуулж өгөх бэлэн болсон байна. Ганц хойш дарга, ганц зэрэг дарга гараад энэ цанаа гардуулж өгч. Ганц хойш дарга байна уу? За 3.5 сая төгрөгийн отгон бүрүү төлөөлөгч манай
Цэнгэр хязгаар санчт холбооны тэргүүнээр ажиллаж байгаа. Тий. Дэше гараа зурганд орч. Ган цоож даргоно. За. За хоёр хос цам за готлын хамтаар 3.5 сая төгрөгийн өртөгтэй ийм одоо Цэнгэр хязгаар санчт хурдан байгуулах гэсэн өрөөлийг аймгийн чинь өдөртгөөд хөсөж байгаа шүү. За баярлалаа. За мөн манай Увс аймгийн иргэдийн урдын төлөөлөгч засаг даргасан Цэнцэрэн гой маань одоо цаны үлгийн нутгийн засаг даргаар олон жил ажилласан учраас цанын одоо жаргал зовлог мэддэг учраас одоо олимпиад оролцуулсан Пежер цаныг одоо төлөөлөөр явуулсан Цэнгэр хязгаар санчид олимпийн одоо засан дээр хулгасан бэлэг аваарай. Бүгдээрээ энэ цаныг улсын хөвгтөө бүгдээрээ төрүүлэх болтугай гэж ярив. За баярлалаа. Одоо анхцаа хишээрэ 6 яах. За баярлалаа. Ингээд өнгөрсөн дэлхийн аваргад уралдсан энэ цан Увсын баруун дөрвөн засан дээр гарсан байна. За ингээд баруун дөрвөн сумын ахмад цаанчид Улаанбаатар хотод эвлэлд нэгдэж нэг одоо бүрэн цаныг бэлгэлэхээр болсон. Мөн одоо цанын спортын дэд мастер Дорж ах маань цэцгээ дарга маань за уул усны даваачин ус нутаг баруун дөрвөн сум бидний дэвжээнд Монгол улсын өнцөг улам бүрээс хүрэлцэн ирж хурд хүч авахаал самнагаа сорхоор ирсэн баг тамирчтай баяр хүргэж амжилт хүсье. За үед цаны холбооны ажлыг Монголын цаны холбоо хөгжүүлэх үүсэлт оюун ухаан бие чадал бүхэл хүч чадлаа зориулан ажиллаж байгаа Монгол улсын их аварга хамт нэг баг болж тамирчин болж хамтарч төвлөнд оролцсон инка мастертаа оюутан сурагчдын спартакиадын алтан медалыг ингэрээд түмэн авчирч өгсөн Дорж багштаа хав гэд нэг орлоход бидэнд хүч нэмсэн Бүрвжүү гавьяат мастертаа бус бүх хүмүүстэй чин сэтгэлийн халуун мэдчилгээг дэвшүүлье. Ингээд бидний баруун дөрвөн сумын ахмад тамирчид энэ дундаас баруун дөрвөн сумынхаа одоо цанчтыг бас амжилтыг ахиулахад нь нэмэр болох зорилгоор нэгэн ажлыг зохион байгуулсан байгаа. Ингээд орчин цагийн нэг цаныг одоо энэ баруун дөрвөн сумынхаа сургуулийн захиргаа биеийн тамирын багш нартаа гардуулж өгөхөөр бидгэд бэлдсэн байгаа. Ингээд бид бас хандивлагч нар аяхаа нэрийг алдаршуулад уншаа. Гэ баруун дөрвөн сумын Шарав гэдэг хүний хүүхэд Батгишиг 500 мянган төгрөг, Цэцгва миний үе 300 мянган төгрөг, манай энэ Манка даргын Дорцүрэн маань 300 мянган төгрөг, манай Эрдэнэ Довтго маань 200 мянган төгрөг, Сонмын Лоохууд захирал маань 200 мянган төгрөг, анх цаяа мастер баруун дөрвөн сумын анхны мастер шүү. Анх цаяа 200 мянган төгрөг. Цэрэн самбуу агшийн Үнэн Бат гэж бас танаар явдаг бидний үеийн тамирчин байсан. Тэр маань 200 мянган төгрөг. Он сурлахтан Баужийн Мишиг гэдэг сурагч бас байсан. Тэр маань бас 100 мянган төгрөг. Даваажийн Цэрма гэдэг бас тамирчин охин байсан. Тэр маань 50 мянган төгрөг. Манай Батбаяр багшийн маань аав Лавгдорж ах маань 50 мянган төгрөг. Манай Заминдэв гэж Бүрвэ жолооч гэж байсны хөө ага тэр маань бас 50 мянган төгрөг. Манай авир мэдээ манай цонгогийн ах Бэмбжиг бас 50 мянган төгрөгийг бид бүхэнд бас нэмэрлсэн байна. Ингээд та бүхэндээ тэмцээнд оролцохдоо амжилт хүсээд манай баруун дөрвөн сумын тамирчдаас олон алдартай гавьяатнуудыг төрүүлээрэй гэж хүсэн өрөөгөө баруун дөрвөн сумынхаа сургуулийн багш, биеийн тамирын багш нар захирлалт энэхүү цаана хандгаа хүлээлгэн өгье.
Тэгээд олон сайхан тамирчдыг дөрүүлээрээ. За баярлалаа. Баруун түрүүн сум өнгөрсөн жил Увсан аймгийн Цэнхэргийн санчид саны холбоог одоо шинжилэн зохион байгуулж аймгийн төлөөлөгч Отхон бүрэн маань саны холбооны тэргүүнээр ажиллаж байгаа. Өнгөрсөн жил одоо аймаг маань сум маань цан хүчин сумууд маань дэмжиж улсын аваргад одоо их олон жилийн дараагаар багаараа төрүүлсэн юмжтыг үзүүлсэн. Энэ багийг өдөртөж байгаа Цэнхэргийн санчид холбооны тэргүүн Увсан аймгийн иргэдийн урдын төлөөлөгч Отхон бүрэн таныг мэдлэгээ төшөөлөн хэмээн өөрж байна. За сайн байцгаана уу? Энэ өдөр Увсан аймгийн баруун түрүүн суманд Санхүү 2026 хүрэлцэн ирсэн Монгол улсынхаа өнцөг булан бүр одоо цаны спорт хичээлдэг аймагуудаас хүрэлцэрсэн бүгд багчуудаа бас баярын мэнд хүргье. Та бүхэн маань энэхүү тэмцээнд амжилттай оролцож ирээдүйн олимпийн төв дэлхийн амжилт гаргасан сайхан тамирчид энэ тэмцээнээс бас бүхэдэн төрөх болтугай гэдгийг Монголынхаа нийт цанчин хүүхдүүдэд хүсээрээ. За тэгээд Увсан аймагт маань энэ жил 2026 онд энэхүү цаны усын аврах шалралт тэмцээнтэй холбоотойгоор ахмад тамирчид маань мөн үе үеийн энэ цаны спортыг дэмжин хөгжүүлэн дэмжиж байгаа нийт одоо цанчин одоо ахмадуудаа цаны төлөө гаргаж байгаа сэтгэлд нь бас сайн сайхан бүхнийг хүсээрээ. За баруун түрүүн сум маань Увсан аймгийн застрахын хамгийн газар спортороо мөн баруун түрүүн сумын застрахын хамгийн газар Цэнхэр хязгаарын цанчид гэсэн одоо нийт баг бүрэлдэхүүний хувьд цаны аварга шалралт тэмцээнийхээ зохион байгуулалт цаашлаад хүүхд багчуудын маань уралдах зам талбай аюулгүй байдал нөхцөлийг хангасан бас шинэлэг Монгол улстай бас байж болох үс тэмцээн зохион байгуулъя гэдэг үүднээс энэхүү тэмцээнийг бас хандан бид бүхэн бэлтгэлээ хангасан. Тийм болохоор хүүхэд багчууд маань их 3 өдөр одоо өөрсдийнхөө авиас чадвар, оюун ухаан, бэр хүчээ гарган өрсөлдөхийг та бүхнээсээ хүсье. Тэгээд медалийн тавцан дээр та бүхэн маань хэн авиас чадвар хүч гаргасан хүн зогсон шүү. Залуучуудаа хүүхэд багчуудаа амжилт хүсье. За баярлалаа хүүхдүүдээ. Одоо хоёрхан шагнал гардуулаад сайхан дуу сонсгоноо. Болж гинүү? Цаны холбооноос гадаа хөдөлнөтөн байна гэж ингэ шийдээд соёлын төв дотор дулаахан та бүхнийхээ бэлтгэл дасгалыг алдагдуулах гэсэн энэ үндсэн дээрээ соёлын төв дотор ингэ сайхан дулаан орчинд хийж байгаа гэдгийг хэлье. Увсан аймгийн Улаангомдог нутгийн зөвлөлийг өрж байна. За Баточор багш Бацгүнчээ наашаа гараараа. Манай Улаангомын нутгийн зөвлөлч сая шууд орж ирээ шууд дайрчлаа. Одоо тэгээд Бацгүнчийг харчаад би гол гэж хэлэх ямар ч хэрэг алга. За хэн Баточор багш яатсан хэн хаачуу? Баточор багш би халаах юм. Сайн байцгаана уу түрүүн нутгийн ард түмэн. Өнөөдөр энэ асагсан бүс нутагта спортын тэр дундаа хүүхдүүдийн энэ өндөр мэргэжлийн тэмцээнийг улсын аварга хэмээх нэртэй тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулж байгаа түрүүн нутгийн ард түмэнд юуны өмнө эрүүл мэндийн сайн сайхан хүсье баярлалаа илэрхийлье. Энэ тэмцээн урд нь 2002 онд явагдсан. Энэ тэмцээнд бас энэ суманда сумын байх үед ажлыг бас энэ тэмцээн дээр олж ирсэндээ хоёр дахь удаага хувьцааны эрхээ гэж баярлж байна. Ингээд та бүхэнд түрүүн нутгийнхаа ард түмэнд дахин баяр хүргэе. Дээр нь энэ тэмцээнд зориулж байгаа хаа холоос орж ирсэн Хүүтэн нөхцөлд ажил амьдралаа зохицуулаад
зорилтоо тодорхойлоод ирсэн бүх тамирчидтай ажлын амжилт хүсье. За микрофоноо шийдвүлье. За сайн байна уу? Сайн байцгаана уу? Нутгийн ахын дүүс та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За ингээ манай улаан гомсом сууга баруун түрүүн нутгийн зөвлөлийнхэн бид нар бас ингээд ярилцаад энэ сайхан тэмцээнд энэ сайхан эд нүдийн хүүтэнд энэ сайхан хүүхдүүдийнхаа од хиймэр бүх юмыг дэмжихэд ингээ хүрцэн ирсэн юм аа. За тэгээд бас сумын хамгийн газар болон энэ хүмүүстээ бас нэг хүндэтгэл үзүүлэх гэсэн. За энэ бол бас нэг их дээрхүү энэ цам юм байгаамаа. Тайлын дараа Тэна гэх тийм ийм цамыг бас энэ сургуульд бас ингээд урсгал болгож хадгалуулъя. Энэ бас манай энэ олон сайхан гавьяатууд, олон улсын хэмжээний маструуд энэ хүмүүсээс энэ цанараас үргэлжлэжсэн байхаа. Орсын удаас бас нэг дээрхүү энэ цан юм байгаамаа. Тэгээд энийг бас энэ хүмүүстээ хадгалуулъя. Ингээд бас засаг даргыг бас үлж байна. За ингээд сая 500 мянган төгрөгийг хамт гардуулна гэё. За 90-ад онд одоо Оросд үйлдвэрлэж байсан бас одоо 90-ад оны тамирч тим бас гол одоо цан шүү дээ. Баярлалаа. Улаан нутгийн зөвлөл бол За улаан сумын нутгийн зөвлөлийнхаа ахын дүүстэй баярлалаа. Та бүхэн маань одоо бид нарт Улаангом хотод болсон арга хэмжээ болгоныг маань дэмждэг. Нийт тамирчид, нийт одоо хүмүүсийн нэрийн үнээс халуун талархал илэрхийлье. За ингэснээр баруун түрүүн сум цанын алдрын танхимтай болж болох эхэнд тавигдлаа гэж бодож байна. Та бүхэнд баярлалаа. За одоо мөн өнгөрсөн жил спортын мастер соло мэлаж баруун түрүүний хүүхдүүд мөн бүсийн самдаа хүүхдүүд нь нэрэмжит тэмцээнээр сайхан зохион байгуулсан баруун түрүүн сумын харьяат Монгол Улсын спортын мастер Эрдэнэ самбуу ах маань холын олоос орон ирсэн. Таныг тамирчин олон дүүнийхэн өмнө урьж байна. За өнөөдөр хүрэлцэн ирсэн ахуй тамирчид, залуу тамирчид, хүүхэд багчуудаа бүх хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ эрүүл их сарвал сайхныг хүсье, амжилтын дээдийг хүсье. Тэгэд эрүүлийн зүгээс тургуун нутгийнхаа тамирчид амьд өргөж цан үйл гэж байгаамаа. Тэгээд бата өгшиг өрөө. За хөхийн занчид холбооны дасчуулагч Сэнгэр гязгарын занчид холбооны дасчуулагч Баттог Төгшмарын хөө хэрэгэл техник материалан бүрэн шинжилчих шиг боллоо. Уухай! Эдгээр самбахад баярлалаа. Санийн спорт бол үнэхээр хүнд спорт. Хагас жил бүтэн жилийн бэлтгэл хийж оролддог. Тэрний төлөө явсан хүүхэд амжилтанд хүрвэл эрүүл мэндийн олж авдаг. 100 насд 6 таяг тулдаг ийм спорт. Ингээд тайзнаа. Улс арт театрын Монгол Улсын соёлын тэргүүн ажилтан Хомич басан гүрж байна. Хүүхдүүдээ одоо зогссон болж байгаа хойшоо болоод одоо суужиж болно. Суужиж болж хүүхдүүдээ баярлалаа. Дулаахан байна уу? За. Сайн байна уу хамт сайхан үчи мэндэ хүргье. Тэмцээнд амжилт хүсье.
Just power counter. Энийг залгахгүй энэ нийтийн зүйл байна. За одоо таашнаа Иргэдэн сургуулийн бүжгийн гулангийн сурагчдыг өрж байна. Иши залгадах. За ингээд та бүхнийхээ баруун түрүүнийхээ ардын нагастан сайн санаа хүчир сайхан нарыг хүндэтгэн урьж байна. Монголын зохиолчдын хэвлэлийн шагналтай яруу найрагч Тайсагийн даваа самбагийн үг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан өрх хөгийн амгалангийн шүд аялгау багхал түрүүн гэж сайхан дугаа
бүгдээр хамтдаа дуулцгаая. За ингээд хоёрыг хасдагъя. За манай төгсөгчдөр бас энэ тэмцээний сайхан дэмжиж байгаа. 1981 оны Цэвгэ багш Бодоосрын багштай манай төгсөгчд сая төгрөгөөр одоо энэ зохион байгуулалтыг маань дэмжиж байгаа. Мөн одоо өсвөрийн улаан загалмаа гэдэг ингээд ажиллаж байгаа хүмүүс маань 250 мянган 150 мянган төгрөг дэмжиж байгаа. Хөдөлгөөн маань 3 өдрийн турш болно. 4 өдрийн турш болно. Маргааш өглөө 9 цагаас холын зан уралдаан эхэлж явагдана хүүхдүүдэд. Баян шагналгын хаалхны арийн гэр туруун голд хурдан байгаараа дүүнэраа.
Сайхан амраараа өглөө уулзъя.